Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Сайн байцгаана үзэгчдээ танин мэдгэх өргөдөг Зангаа ТV эхэлж байна. Номон дуршлагсан нэвтрүүлгийн ээлжид шин дугаарыг эхлүүлэхээр судлаач Бэлхүүн хөтлөгч Заяа бит хоёр студид хүрэлцэн ирсэн байна. За сайхан амарсан уу та? За сайхан амарсан. Сайхан амарсан. За өнөөдрийн дугаараар нэгэн сонирхолтой ормоныг сонгож ярилцах болно. За тэгээд өмнөх дугаараар Францын алдар зохиолч Жюль Верний усан дагавар 20,000 биеэр аялсан нь ормоныг ярьсан. За өнөөдрийн дугаараар бас Жюль Верний бас нэгэн адал явдал зөгнөлт зохиолыг ярих болно. За энэ бол Ахмад Грантийн Хүүхдүүд гэдэг зохиол байгаа. За ягаад энэ зохиолыг хоёлаа сонгож ярих болсон бэ гэхээр Жюль Верний зохиолууд бол бүх одоо тэр чигээрээ адал явдалт зөгнөлт шинжлэх ухааны одоо гоё нээлтүүдийг агуулсан байдаг. За тэгээ энэ дундаас гурвалсан арман гэд усан дагавар 20,000 биеэр аялсан нь Ахмад Грантийн Хүүхдүүд, за нууц дарал гэх мэт ийм одоо гурвалсан цуврал ийм арманууд нь хамгийн их алдартай байдаг. За тэгээд усан дагавар 20,000 биеэр аялсан гэдэг зохиолыг зөвхөн одоо Жюль Верний энэ зохиолыг сонгож ярилцах нь бас хангалтгүй маа гэж үзээд дараагийн бас нэгэн адал явдал зохиолыг сонгох болсон. За та энэ зохиолыг анх хэдэн настайдаа уншиж байв? Би 15 таад уншиж байсан. Анх. Яг өсвөр насндаа уншиж байсан. Тэгээд ер нь бол энэ зохиол бол яг адал явдалтай бөгөөд маш их танин мэдхгүй ихтэй. Бүр дуусгах чаддгүй эхлүүлчихэд дундуур нарахад тэр өөр янз янзын юм хийх мээх тэр одоо хичээл мичээл хийх мээх байхгүй. За дуусхийг л зүтгээд байсан аюугүй сайн сандээ. Аюугүй санагдаад. Тэгээ яг тэгээд дундуур нь хичээлээ хийх ийшээ тийшээ бас нэг ойр зургийн гэр орныхаа ойр зургийн юмд зарагдах гэж явж байгаад нь яг би нэг 3 өдрийн дотор дуусгах чадсан санаж байна. Энэ их гоё зохиол байна гэдэг. Энэ маш олон утастай зохиол шүү дээ. Тий. Нэгэнт үнэхээр энэ ном руугаа давхиал орсон л бол хууц ерөөс очих биш. Над бол ерөөс л их гоё. Тухайн үеийн аюу уран сайхны кино үзээд байгаа юм шиг сэтгэл төрөөд байдаг. Гэхдээ ер нь хүн болгон янз янзаар хүлээж авдаг л та номыг уншихтаа. Жишээ нь одоо хууц хуцаар нараал за ингэдэм байх, тэгдэм байх гэдэг тухайг нь олж хардаг бол зарим хүн номыг эхлүүлжсэн энэ нэр нь яаж дуустсан бол гэдэг төгсгийг уншиж явах жишээтэй ч юм уу тийм ээ. Эсвэл зүгээр л нэг номон дээр ингэсэн байна гэдэг. Би болохоор зэрэг өөрөө жоохон төсөөлтийн мэдээж хэрэг тэр үеийн хувцас хунар юу байв, тэр үеийн усан онгоцны яг ямар хуу загвартай яаж хийгдэв. Тэр үеийн хүмүүс нь тийм ээ яг ямар хуу цаар энэ чинь аягүй сайн битсэн байд. Ийм байв гэд. Тэгээд ер нь альва зохиолыг альва бүтээл уран зохиолч юм уу те түүхэн зохиолч гэдэг юм альва номыг уншиж байхдаа би өөрөө яг хажууд нь очиж харж байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Зүгээр энэ бол минийх хүн болгонд өөр байж болно. Би яг тэр цаг үед нь хажууд нь зогсоод юу болж байгааг нь харж байгаа юм шиг. Над яг тийм сэтгэл төрдөг юм. Та тэгээ өөрт төрсэн тэр сэтгэлээ үзэгчдэд хэлэхдээ бас яг хажууд нь авчруулж байгаа юм шиг ингээд гоё төрсөлж ярьдаг шүү дээ. Тий. За Ахмад Грантийн Хүүхдүүд гэдэг. За Капитан Грантийн Хүүхдүүд те Ахмад Грантийн Хүүхдүүд 868 онд зохиогоод 67 онд зохиогоод 1868 онд ном болгож хэвлүүлж гаргаж ирсэн юм билээ. Тий. Ер нь бол энэ нөгөө арманууд нэг хоорондоо 1 жил 2 жилийн зайтай л ер нь зохиолч маань ингээ хэвлүүлээд гаргаад байгаа. Тэгээд бүгдээрээ хоорондоо маш гоё уялдаа холбоотой тэгдэг. Тэгэд нэг номоо биччихэл за одоо энэ амарх юм бол өгсч дараагийн номоо эхлүүлээ ярьж идэг. Жюль чинь тийм. Гэхдээ яг хуу энэ Гиде Мапасан, Александр Дюма, Жюль Верн гэдэг энэ зохиолч нар чинь ингээд юм ярьж идэг. Нөгөө бичээч нар нь бичиж идэм байна. Бас нэг тийм юм байд юм бэлээ. Өөрөө зүгээр бас ярьцдаг. Тэгээд энэ дээр би нэг бас нэг ийм нэмэлт бичсэн шүү гэдэг ингээд оруулдаг тал бас бий. Ахмад Грантийн Хүүхдүүд бол энэ 1864 оны үйл явдлыг гаргаж байгаа. За 7 сарын
7 дугаар сарын 26. Тийм. 1864 оны 7 дугаар сарын 26. За Шотландын хойд хэсэг Глазговын бомб руу нэгэн усан онгоц бас маш гоё үзэсгэлэнтэй. 3 шавхт одоо Данкан гэдэг онгоц. Оросдоор Дункан гэдэг байгаа юм. Яг англиар бол Данкан л та. Яг энэ Францын зохиолч бичсэн болохоор одоо энэ үгээр нь хэлээ Данкан. Яг энэ ялгаа байхгүй орсууд Дункан гэдэг байгаа. Тийм, орос хэл дээр бол Дункан шиг нийл онцлог тийм. Данкан онгоц одоо Глазговыг чиглээд явж идэг. Их яахт онгоц байгаа маш том. Тэгээд одоо далбаа малбаа маш гоё үзэсгэлэнтэй. За тэгээд энэ онгоц маань ингээд явж байгаад ер нь бол өөрийнхөө онгоцыг хийсэн энэ хүн бол зэрэг Британий яахтын холбооны хүндэт гишүүн Эдвард Гленарван гэдэг хүний онгоц. Далбаан дээрээ мөн онгоцон дээрээ тэр айгуугай үзэсгэлэн талбаан дээрээ И үсэг, Ж үсэг тавьсан байт. Эдвард Гленарваны онгоц шүү гэдэг. За энэ онгоцон дээр хин явж исэн байг бол Эдвард Гленарван болон түүний гэргий Элен. Тэгээд түүний үеэл ах хошууч Макнапс нар. Тэгээд Ахмад одоо түүнд үнчээр зүтгэж байгаа залуу Ахмад Джон Манглс. Усан онгоцыг бууд одоо тэ зогсоолд оруулах гэж явждаг. Энэ үнэхээр сайхан онгоц боллоо шүү. Та ч яста нэрэ мөрөөдлийнхөө хөлөг онгоцоо үнэхээр бүтээлээ дээ. Ноён Эдвард. Олон жил би бас зүтгэж явсан юм аа. Тэгэд бас өөрийн гэсэн ийм сайхан онгоцтой боллоо. Одоо ч Глазговынхан худалдааны бомб болон цааштайгаа ер нь эдийн засаг маш их олон юмтай би бол гэрээ байгуулахад бэлэн болж байна. Одоо ч ер нь Данкан онгоц бол ер нь миний хамгийн сайхан онгоц. Бусдаа харьцуулах юм бол ер нь хамгийн хүчрхэг, хамгийн хурдан онгоц болж таарч байна. Тэгэхээр би энэ онгоцоор ямар ч лсэн гайхамшигыг бүтээнэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгэд ямар гайхамшигыг бүтээх вэ дүү минь? Аха. Та халагдаад удаагүй байгаа. Ямар ч лсэн ямар ч гайхамшигыг бүтээх гэсэн би таныг заавал дагуулад явах болно. Ах минь. Одоо хошуучт хэлж байгаа. Макнапс хэлж байгаа. Ахмада. Юу болов? Алхан загас бидний араас хөөгд байна. Хаа байна? Тэгээд ингээ очиод хардаг байхгүй. Тэгэхэд алхан толгоотой акул загас нэг ил гараад нэг далд ороод араас нэвчдэг. За эн чинь яхаараа эн чинь явж идэг үлээ. Алхан загас бидний дагаад яваад ах юм. Нөө нэг юм алх шиг толгоотой акул байдэн штэ. Тийм. Лантуу шиг яг хоёр талны юм алх шиг. Хоёр талтай нүдтэй. Яг тийм загас. Гэтэ бүр хөх том. 15 тохоо урт их том загас явж идэг. Аврах загас шүү. Аврах загас одоо араас нь явж идэг. Сэлүүрийнхээ уг хэсгээр хөх үзүр хэсгээрээ цагаан л юм байна. Үгүй энэ загас яагаад биднийг уул нь энэ загас чинь энүүгээр ч нэг үзэгдээд байдг юм да. Энэ загасны учрыг олох уу? Яах вэ? Харин эсвэл зүгээр явж явах уу? Энэ чирн махчин амтан эрэг хавийн загас үргээ гэдэж болох юм. Загасчдын маань орлогыг ч байхгүй болгож мэднэ л дээ. Тэгвэл энэ загасыг алах уу? Юу гэж бодож байна? Би бууга авчираад буутчих л да. Хошууч Макнапс. Харин энэ загасыг зүгээр бариад авъя. Яагаад ч юм бэ бидний дагаад байна? Зүгээр үлдээч болдгоо юм уу да? Том одоо Ахмадын туслах Том Аустин тэгж хэлдэг. Зүгээр өнгөрөөч болдгоо юм уу да? Яагаад ч юм бэ бидэнд мэдээ хүргэтэж байгаа юм бэ лөө? Нэг сонин сэтгэл төрөөд байна. Элен гэд ихнэрээ дуудах. Би чам загас агнахыг харуулах уу? За, зөвшөөрлөө. Ахмада. Эдвард Гленарван эзэнтэй минь. Та зөвшөөрлөө өгнө үү? Сэр. Гэ одоо тэгж байгаа шүү дээ. Элен юу гэж бодож байна? Энэ алхан загас яагаад биднийг дагаад байгаа нь бас их сонирн байна. Гэхдээ чи өөрөө мэд. Харин яаж барихыг нь би бол хармаар байна. Тэгвэл чам сонирхуулъя л да онгор минь. Ахмад Джон Манглс. Загсыг барь. Ойлголоо. Яг ингээд нэг загас руу өөх маш том юм өөх ингээд одоо осонд ингэж байж байгаад одоо ороож байгаад шууд тавьчихж байгаа. Өөхний үнэрээр нөгөө загас нь аюу хурдан үржилж байгаа. Яг 100-аад давна. Тэр ос нь одоо юм задардаг юм
одоо загасны дэгээ шиг гэж задраад Аман дотор аманд нь юм төмөр тэгэлдчихдэг. Тэгэхээр нөгөөт чинь нэг сэгсэж чадахгүй. Өргөөд гингот нь яг том өөрийнх нь далаачтай өргөж эхэлдэг байхгүй. Нөгөөт чинь ил гараа тийчнээд идэг. Одоо агаар дээр өргөгдсөн байгаа шүү дээ. Тийчнээд идэг. Хэлгэн дээр тавиад тах гэдэг. Яг хитгэн дээр ингээд 50 гот нь. Мөлдрээд энэ загасны учрыг олно. Том аустай. Би олчи доо. Юуг заасаас олж байгаа байхгүй. Айгу том. Наадах шиг тийчгэн чинь аль холдороо сүүлрээ зохиход байна гэж чинь ингээл тийчгнээд байгаа ш онгосон дээр хитгэн дээр хөдлөд байгаа. Айгу том алхан загас. За уулын ч одоо яах вэ? Төрлөх дассан уснаас нь гаргацсан болохоор наадах чинь бачимдж өгч байгаа. За цаавччихсны оронд зүгээр л буутчихил да гэд Макнапс гэдэг. Хэрэггүй дээ. Тэгээ чи бодоод үзэлтэй наадах чи амьсгаагүй агааргүйт ч үхэж шít гэд. Дом чи өөрөө наа загсныхаа учрыг яаж олох юм бэ? За Ахмада би учрыг олчих. Алив сайн байж байгаарай. Гэхдээ их хурдан хөдөлдөг золиг юм аа. Их хурдан хөдөлд юм байна. Маа гэснээр шууд сүлийн завчиж байгаа байхгүй. Яг нөө хөдөлжсэн сүүл нь ингээд тасарчиж байгаа шүү дээ. Би ингээд нэг хэсэг ингээд хугацаанд ингээд тийчгинж хийсэн. За ингээ амьгүй болох гэж чинь нөгөөх ингээд амаа хөдөлгөөд идэг байхгүй. Зоожсны орд бүрмсэнд дуусчихаа. За тэгвэл би 3 хаач гэснээр том 3 хаадаг байхгүй. Энэ загсны ходоодыг ер нь сонирх уу гэсэн чинь Элен за та нар энэ загсыг ч задлах гэж байгаа бол би үзэж чадахгүй дээ гэд яваад өгдөө. Шин загсны ходоодонд нэг юм бэд шүү дээ. Энэ далайн чончин далаа тэнгисийн цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Тэгэхээр загсны ходоодонд янз янзын юм байдаг. Мөн халимны ходоодонд том нэгэнд чи алснараа наад загсныхаа ходоодыг гаргаад ир. За тэгье. Шууд ингэ задлж байгаа байхгүй. Юу ч идээгүй загс байна штэ. Тэгэл ер нь наадах чинь өлсөн болоод энэ хаваар л загс эргүүлж авсан юм шиг байна. За. Хөөе энд нэг түнтгэр юм байна. Загсны ходоодонд. Аль юу вэ? Энэ түнтгэр юм байна. Ингээд нэг сайхан хэлбэрийг нь гаргаад хараа л да. За ингээд дараад ходоодон дээр дараадах л да. Ингээд хөш лонх шиг юм байна. Архич юм уу золигч чинь ганц ч туслыг бусдаа өгөхгүйгээд өөрөө шилээр нь хосч наадах чинь. Үгүй. Наадах чинь биш тий. Аль нэг архины мухлагаас наадах чинь хулгаалцсан байхгүй да. Үгүй тэгээд архины мухлагаар хисчээдэг авраг загс чи хараа юу. Үгүй тийм юм байхгүй. Гэхдээ л наадах чи хиссэн болж таарах нь. Далаач инээлдэж байгаа байхгүй. Түнх за гаргаад ир. Алив сайн яг ходоодын зүсээ. Яг ингэ зүсээ гаргаад. Хөөе. Энэ биш тий. Жинхэнэ Францын шампансаг буюу ориглон дарс ба штт. Ориглон дарсны шил. Наадах чи баяр тэмдэглэж ирсэн ба штт. Чи энэ авраг загсны баяр тэмдэглэж байгааг хаана харав? Наадвал чин далаа тэнгисийн оролдоо яаждаг байсан бilé хэмэддیں۔ За юу ч гэсэн тэгвэл хөөе энэ нэг том шил байна. Энэ дотор нэг юм байгаа хаа. Нүгэ наадах чи нэг бусдаасаа харамлсандаа ганцаархнаал ориглон дарс ууя гэж боцол алхан загс байна штэ. За юу ч гэсэн тэгвэл ширээн дээр оруулаад тэр. Тэгээ бусдыг нь яах юм бэ биеийг нь задлахгүй юу? Акулны тэгээд энэ авраг загсны тэгээд махыг нь яах юм? Аустын тогооч альбинат төгчих. Сайхан шараад өөртөө идэхгүй эсвэл энэ ядуучууд өгнөө хүмүүс тараа нь өөртөө л мэд. Ямар ч лсэн энэ шилэг нь миний өрөөнд дээр аваад тэр. За энэ шил чинь юу вэ? Пөөх. Эн чинь баг зисээр эн чинь төмөрлөгөөр ингээд ороодсон байна. Зисээр ороосон юм байна. Нэг юм зисэн юм тор шиг юмар ороодсон байна. Тэгээд тэр нь амсрыг нь харахад бөөх үүсэн бөглөөч мөнчих байхгүй болчтой идэгдчтэй. Энэ хаанаас залхисан юм болоо? Мэдгүй. Аас холоос залхисан юм бэлгүй. Ахмада. Хэрвээ хаа нэгтээ далаад бид нар аялж байгаад яг энэ загсыг барьсан бол ядаж уртраг өргийг хаанаас гаргасныг мэдэх байсан. Гэвч бидний энэ ч Шотландын бомб төрөл энэ наа загс чинь хүрээд ирсэн ба штэ. Харин тийм байна. За нэг задлах уу. Дотор нь ямар олдор байгаа бол. За ил онголох. Ямар чанга юм бэ энэ? Аргагүй л дээ усандаа эдэгдээд бүр ингээд одоо бүр лав болцсон байгаа. Гэхдээ тэгтээ энэ бөглөө Хөш, энэ задарсан. Юу байна? Эзэнтэй, Галанаруу эзэнтэй юу байна? Энэ дотор нэг цаас шиг юм байна.
Гэхдээ эвтэйхэн гаргаж болдгүй юм уу? Гүн чи наалтцсан биш тий. Тэгээ яах юм? Энэ шилийг хагалахаас ор харгалах. Үзүүгэн завчихгүй да. Наад нэг сайхан лонхныхоо. Эд ийм сайхан лонхон дотор хадгалагдсан байсан, дарс байсан бол би л хав ер нь дахиад өргөөндөө хадгалах л байсан. За Мак Навс. Чи үзүүг нь уулчих. За алуу. Нэг нь алхаа ведэр. Вэлсэн. Алхаа ведэрээ. За эзэнтэй. За ямар ч лээс энийг үзье. Алуу алхаа. Шууд хагалж байгаа. Хөөе. Захаа байна. Гаргаад ир. Хийм бол акулнууд авраг загаснууд биендээ хайрын захаа биччихв. Үгүй. Чи авраг загаснуудын хайр сэтгэлийг яаж бичиж байгаа? Үгүй байж болно шүү дээ. За. Хөөш хайрын захаа бичдэг авраг загас бол ер нь амьдралдаа анхудаа харлаа. Өшөө 3 захаа байна шүү дээ. Хөөх 3 сайхан бүсгүй загаснаас наад чинь хайрын захаа авчаад залгичаад явж исэн. За хөөе би тийм эргүүтээ дугаараа. Энд одоо наргаа хийхийг хориглоно. Ахмадаа аль үггээд унши. 3 хэлний бичиг байна шүү дээ. Эхнийх нь англиар байна. Эхнийх нь англиар бичсэн байна. Англи хэл мэддэг авраг загас байна. Боох энэ одоогийн авраг загаснууд ч одоо хэцүүдэж биднээсийн хэлийг сурж байгаа юм байна. Өч тэгээ дараагийнх нь юу вэ? Дараагийнх нь Франц хэл дээр байна. Гурав дахь нь Герман хэл дээр бичсэн байна. Боох юм бол. За нэг англи, нэг Франц, нэг Герман эмэгчин акул загаснаас хайрын захаа авсан сайхан азтай акул байна. Хайр юм алчиж. 3 сайхан эмэгтэй акул загасны, эмэгчин акул загасны сэтгэлийг татсан загасыг л бид нар өнөөдөр алсан байж тээ. Вэсэн. Чи над аливаа энийг тайлбарлахад туслаадах. За энэ юу вэ? Энэ ямар утгагүй хүш зарим үсгнүүд нь байхгүй болсон байна. Энийг эвлүүлэх үү? За тэгье. Энэ ер нь хизээ алга болсон юм бол. Сайн мэдэхгүй л байна да. Ямар ч байсан эзгүү далаад хөвжсэн лонхыг энэ алхан акул загас залгсан байна. Харин хизээ тавьсныг нь одоо гаргая. Энэ их утга зааж эхлээд бри. Тэгээд дараад нь right. Энд юу вэ? Gone. Энэ ямар сони юм бэ? Инги Британи. Тэгээд энэ юу гэж юм? Гүй яг нэг нүгөө хэлээ. 62-ын 5 шүү дээ. Тэд энэ юу гэж олж таарч байна? Энэ юу нэ? Жүнигээ биччих. Жүнигээ бичсэн байна. Зайлаа харъя. Алуу энийг нь орлуулаад тавьчих. Яг ингэж таарч байна. 1862 оны 6 дугаар сарын 7. Хөөе, 1862 оны 6 дугаар сарын 7-нд ямар ч лээсэн нэг онгоц ирсдсэн байна. Франц ихийг нь тулгая. За Франц их дээр нь юу вэ? Энэ дээр ингэж оруулсан байна. Хөөе, зайлуу. Энэ ч өстой сонирхолтой болох нь те. Энэ дээр ямар үг тавьж болох вэ? Энэ дээр бри гэдэг нь яг юу юм болоо? Тэгтэл энэ дээр абор гэд бичсэн байна. Энэ хөөе, абордред буюу тэмцэх гэсэн утгатай юм байна. Тэмцэх зүтгэх гэсэн утгыг илэрхийлээд байгаа юм байна. Тэгэхээр ямар ч лсэн онгоц сүрч харин тэмцэж зүтгэсэн байна. Герман хэл дээр нь юу вэ? Матр. Энэ юу гэсэн үг вэ? Тэгвэл энийг Франц хэлтэй, англи хэлтэй тулгая л да. Матроsen. Матрошен гэж юу гэж байгаа юм бэ? Герман хэлээр усан цэрэг гэсэн үг байхгүй да. Далгайчин гэсэн үг байхгүй. За тэгвэл энийг орлуулаад тавьчих. За ямар ч лсэн ингэж гарч ирлээ. Өөр дараад нь 1862 оны мэдээлэл байна уу? Жон Мангас. Ахмада, танд мэдээлэл байна уу? Над байгаа. Алуу, миний өрөөнөөс очоод бүх ус онгоцны мэдээллийг аваад ир. Бүх он оныхтой. 2 жилийн өмнөх шүү. Тэр тусмаа 1862 оны мэдээллийг аваад ир. Ойлголоо Ахмада. Гүйцэтгэе. Энэ байна. Аваад ирж байгаа. Ёстой оллоо. Энэ бри гэдэг нь Британи гэсэн үг юм байна. 1862 оны 6 дугаар сарын 7. Британи хөлөг онгоц байна. Британи хөлөг онгоц. Энэ GR гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Энэ ер нь энд байгаа хүний нэр юм болоо? Алаа хараах юм да. Сон дээр байна шүү дээ. Ахмад Хэри Грант. Тэгвэл GR гэдэг нь Грант, энэ ANT гэдэг нь байхгүй болсон юм байна. Тэгэхээр Ахмад Грант гэж гарч ирж байгаа юм байна. Ахмад Грант гэж Гранта. Хүүш. Наадах чинь ста мундаг далайч нь да. Ёстой зоригт далайч. Английн засгийн газрыг эсэргүүцэж алс хол далайн чандаас Шинэ Шотландыг байгуулах шинэ арлыг нэм гэж явсан хүн шүү дээ.
Гэхдээ 1861 оны 5 дугаар сарын 30-нд л гарсан юм да. Тэгвэл энэ хараа 1861 оны 5 дугаар сарын 30 Карл Парето Бонд маршрут нь юу гэж байна? Наа сондор чи юу гэсэн бэ Мангас? Глазго гэж бичсэн биз дээ. Тэгвэл энэ юун 36-гийн тоо юм бэ? Наад чинь 36 дугаар үгүй 37 байна шүү дээ. 37 дугаар өргөргийн 11 хоног байна. 11 дахь өдөр байна. Алуу газар зураг өдөр. Өмнө зүгийн за ямар ч бас надад чи өмнө зүгээс ирсэн. Өмнө зүг цүнс юм байна. За тэгвэл газар зургийг хараадах юм. 37 дугаар өмнө зүгийн 37 дугаар өрөг. Өш Патагон дээр биш дээ. Тийм биш дээ. Өмнөд Америк биш дээ. Патагон дээр биш дээ. Тэгэхээр Патагоноос гаргаж ирсэн юм байна. За ямар ч лсэн 37 дугаар өргөрөг 11 дугаар хоног дээр ямар ч хэлсэн Британи онгоц сүнсэн байна. Тэгвэл эн чинь юу вэ? Нааша мэдээ ирээгүй одоолт Британи онгоцын талаар мэдээ ирээгүй байгаа шүү дээ. Энэ онгоцыг тэгээд хин ч хайгаагүй шүү дээ. Гэтэл эн чи 1862 оны 6 дугаар сарын 7 37 дугаар өргөрөг 11 хоног дээр Патагоны харилцаа Британи хөлөг онгоц сүнжээ. Ахмад Грант болон түүний хоёр далайчин Америкт тэмцэлтэн зүтгэн байж эрэг дээр гарч ирсэн байна. Тэгэд Индийг битсэн юм шүү дээ. Энэ юу юм? Тэгээд дараад нь эн чинь хөөе Америкт гэдэг шүү дээ. Юу гэсэн үг вэ? Индиан гэж шүү дээ. Тэгвэл наад Индийг чи Индиас гэж тавьчих л да. Өөр Патагоны индиануудад олзлогдсон юм болов? Үгүй харгас индиануудад олзлогдлоо. За илүү нөхөө бичээдгээ. Чи тэгээ үнэн тааж явах үз. Өөр яах юм бэ чи наа загтлаа харьцуулаад үзэлтэй. За харгас индианууд олзлогдлоо. Тэдэнд туслахгүй бол үхэх нь. Ахмад Грантыг мэднэ. 5 дугаар сарын 1861 оны 5 дугаар сарын 30-нд Патагоноос хөдөлсөн байна. Тэгээд 6 дугаар сарын 7-нд 37 дугаар өргөрөг 11 дугаар хоног дээр сүнсэн байна. Британи онгоц сүнсэн байна. Хоёр далайчинтайгаа Патагоны эрэг дээр гараад харгас индиануудад олзлогдсон. Тэдэнд туслахгүй бол үхэх нь. Тэгэд энийг лонхонд хийгээд 3 хэлээр бичээд далай тэнгис тавьсан байна. Харин энэ хөх алхан загас, хөх алхан акул энийг зуугаад Шотландын эргээр загас хоолгон сайж явж байгаад бидний гарт орчиж. Одоо араас нь хайх. Одоо юу гэж бодож байна? Энийг энэ захлыг тайлж байгаадаа итгэл тавьж ингэж тайлахаас өөр арга алга. Гэхдээ харамсалтай нь уртаргийн байхгүй шүү дээ. Уртаргийн бичээг байгаа юм чи яах юм бэ? Уртаргийн байхгүй ч гэсэн өргөрөг нь олдож байна шүү дээ. 37 дугаар өргөрөгийн 11 дугаар хоног. Тодорхойлох жоохон боломжгүй байгаадсан тий. Тэр ийшээгээ яах вэ? Энд л ойролцоо Патагон гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өмнөд Америкийн ойролцоо сүнцэл онгоц биш үү? Британи онгоцын талаар. Ахмад Жоманкс Галанаар руу нэзэнтэй. Юу болов? Бид нэр Глазговын болон дээр хүрээд ирлээ. Ойлголоо. За ингээ. Бүгд өнөөдөртөө амарцгаа. За ойлголоо эзэнтэй. Жоманкс Ахмада. Далаачтай бас бэлд. Юмыг яаж мэдэх вэ? Адилхан Шотланд хүн. Шотландд л бас тус болох хэрэгтэй шүү дээ. Би одоо гараад сүх тэргэнд суухаас өмнө би Лондон руу цахилгаан авц хэлгээ гэдгийг. Тэгээд Ахмад Грант болон түүнтэй холбоотой мэдээ талаар мэдий гэж бодож байгаа хүн байна уу гэдгийг Лондон Таймс тэгээд Британи Chronicle гэдэг одоо сонирсдгүүл дээр би шууд гаргалаа. Утгагүй над мэдээ нэрх үз. Жоманкс Данкан онгоцыг маш сайн тордод байж байгаараа. Мэдлээ эзэнтэй. Таны тушаалыг биелүүлэх болно. Чиний далайчд чинь үн чивээрээс бүгд үнчээ. Ойлголоо. Гарыг. Элен. Хоёлаа явъя. Люсиан руугаа явъя. За ингээд нөгөө нэг
Дүүнбортын Люсени одоо юу руу явж байгаа? Эдлэн рүүгээ. Тэгээд Ахмад Грант болон түүнтэй холбоотой мэдээлэл сонсгож байгаа хүн надтай холбогдно уу гэдгийг Лондон Таймс болон Британий Chronicle сонин дээр шууд хэвлүүлээд уулзъя гэж байгаа хүн Эдвард Галанарунтай уулзсан уу? Шотланд Дүүнбортоны гүнгийн хошуу Льюис Малколм Кастл ингэж хаяга бичээд тэгээ яваад өгдөг. Дамбертоны гүнгийн хошуу Шотланд, уулархаг Шотланд маш үзэсгэлэнтэй сайхан газар Люсиан гэдэг тосгондох Малколмын шилтгэн. Малколм Кастл гэж байгаа. Малколмын шилтгэн. Эдвард Галанарун 1.80 м орчим өндөр сайхан нуруутай, булчин шүрмс сайтай. Мөн ширүүн бөгөөд ширүүн байрын царайтай гисэн мөртлөө дөлгөөхөн харцтай, сайхан сэтгэлтэй, зоригт хүн байлаа. 32 наснда өөрөө одоо эн чинь яахтын холбооны гишүүн болсон. Энд чинь Британий тийм ээ усан онгоцны далайн гүрэн байгаа шүү дээ. Түүний гэргий 28 настай билүү 29 настай үзэсгэлэнт Элиан Туфнел. За алдарт газар зүйч их газрын газар зүй судлаач алдарт Уильям Туфнелийн охин. Тэгэхээр тэрнтэйг Уильям Туфнел Африкт газар судалж явж байгаад амь эрсдсэн болохоор ганцаархнаа Нинтигийн тосгонд амьдарч байсан. Тэгж байгаад Эдвардтай танилцаад энэ хоёр бие биендээ одоо хайр сэтгэлтэй болоод гэрэлсэн. Гэрлээд ердөө 3 сар болж идэг. Өөрийнхөө Малколмын одоо шилтгэндээ ингээд харахад одоо уулан дээр морьтойгоо ингээд Элентагээ давхдаг. Өндөр уулын дээрээс харахад уулархаг Шотланд ч үнэхээр үзэсгэлэнтэй шүү дээ. Төрсөн сайхан нутаг минь гэж ингэж ярьдаг. Харин одоо болтол хизээ Британаас тусгаар тогтнох болоо. Одоо нөгөө бас Шотланд хүн болгоны л мөрөөдөлтөө Британаас тусгаар тогтнох юмсан. Британ ч бас том гүрэн шүү дээ. Ингээд одоо яг л жирийн Шотландуудын амьдралыг хардаг. Өөрөө бас их баян чинэлэг хүн болохоор их эдлэн газартай, хувийн далаачдтай, их мундаг хүнэлтэй Эдвард Галанарун. Би өнөөдөр Лондон орчоод ирээ. Яагаад гэвэл хатан хаанд очиж уулзаад байгаа юм. Ахмад Грантыг араас нь хайх усан онгоц гаргах байлгүй дээ. Бид нар өөрсдийнхөө засгийн газрууд маань өөрсдийнхөө онгоцыг бусдаас араас нь ирдэг шүү дээ. Тийм болохоор би мэдээлэл өгчөөд ирээ. Би ямар ч лсэн Лондон орох хэрэгтэй байна. Аль нь чинь байж байгаарай. Ингээд Эдвард Галанарун сүүх тэргэндээ суугаад яваад гэж байгаа. За, Элен гэртээ байж итэл ердөөсөө нэг нөхрөөс нь цахилгаан уцардаг. Ер нь бол нэг онцгүй байна. Яагаад гэвэл араас нь Британий одоо East India дорн дэмтэг компани болон ер нь Британий засгийн газар Ахмад Грантыг хайхын талаар онгоц явуулахгүй байна. Татгалзаад байна гэсэн мэдээ хурж ирж байгаа. Мэдээ зэрэг одоо дотоодын зөрчил. Шотланд хүний хойноос нэх явуулаад байх сонирхол бол Британий засгийн газарт байхгүй байгаа болол та. Хата хаан Виктория ч гэсэн бас их татгалзаж байгаа гэсэн тийм одоо урамгүй мэдээ өгч идэг. Гэтэл Эленийг шилтгэндээ сууж байтал нэгэн зарцнаар одордог. Хатагтай Элен юу болов? Нэг 2 хүүхэд уулзъя гинэ. Ямар 2 хүүхэд вэ? Би тэднийг танихгүй. Тэгтээ тантай уулзъя гэсэн. Оруулаадах. Тэгэхэд ороод ирэхэд 17-18 орчим насны охин. Тэгээд 13 юм уу 14 орчим насны эрэгтэй дүүгээ дагуул хараад ирдэг. За тоо хоёр чинь юу хүмүүс илээ? Бид нар ноён Эдвард Галанарунтай уулзах гэсэн юм. Ханаас ирв? Дэнди. Пентинг гүнлгээс. Пентинг гүнлгийн Дэнди хотод. Тэгээд бид нар Лондон Таймс сонио унссан юм л да. Тоор чинь тэгээд хин бэ? Бид нар Капитан Грантийн хүүхдүүд байна. Манай нөхөр одоох ирээг байгаа. Гэхдээ та бүхэн хурж ирж наашаа тоглож сууж болно. Чамаа хин гэдэг вэ? Намайг Мэри гэдэг. Энэ миний дүү Роберт. Бид нар аавынхаа талаар мэдээлэл авах гэсэн юм. Одоохондоо тийм яг аав маань тэгээд амирсдчихв. Үгүй ээ.
Ам эрстэйгүү. Ямар ч л байсан мэдээ ирсэн. 62 онд сүнсэн гэдэг чинь 64 онд ирсэн гэдэг чинь 2 жил байхгүй болчиход байгаа. Аав маань ерөөсө Британи онгоцноос ямар ч мэдээ ирээгүй байна. Үргэлж гэхдээ бас далаачин гэдэг чинь хэцүү. Далаачдын ар гэдэг чинь амьд үгүй юу гэдэг горилгоор л амьдардаг. За. Энэ харгас хэрцгий индианууд баригдсан туслахгүй бол хүлээ гэдгийг хэлээд ч яах вэ? Сэтгэлийн зовох нэмэр. Нөө ээлэн тэгж бодож байгаа. Ямар ч лсэн амьд байгаа. Гэтэ хаана байгаа гэдэг нь бол баримжааг нь бол гаргаж ил байгаа. Харин та бүхэн яаж амьдарч байгаа? Баг дүүг маань ээж маань төрүүлсэн. Тэгээ тун удалгүй манай дүүг жоохон байхад ээж маань хүнд өвчнөр нас орсон. Тэгээд аав маань өөрийнхөө дүү охин дээр битэрийг үлдээгээд явдаг байсан. Одоо үеэлэгч дээр нь. Аав маань тэгээд их удаан байж байгаа л хүрээд ирдэг байсан. Би аавыг хаана байгааг мэдмээр байна. Роберт одоохондоо мэдээ алга байна гэж шүү дээ гэд. Одоо нэг их чинь бас тэгж хэлж байгаа. Жирийн энгийн нэгэн хувцастай хоёр одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байгаа шүү дээ. За та бүхэн энчээ байж нөхөр маань ирнэ гэд. Тэгээд үеэлэгч маань харин нас орсон болохоор нийтдэх тосгондоо бид нар одоо дээнд идэх тосгондоо бид нар амьдарч ирсэн. Тэгээ энэ мэдээллийг авангуудаа наашаага шууд хүрээд ирлээ. Малколм Кэстл руу чинь бараг яваад ирлээ. Галт тэргээр нэг Лондонгоос юунес Дэндигээс галт тэргэнд суугаад тэгээд одоо яваад ирлээ. За нөхөр маань ирнэ. Нөхөр маань ирсний дараа та бүгд учрыг олно. Эдвард Геланарон Малколмын одоо өөрийнхөө шилтгэндээ хурж ирж байгаа байхгүй. Шууд сүхтрийг буугаал. Шууд бууж ирэл. За энэ ч стонера муумитай боллоо. Элэн. Хөөе. Эдвард. Яасан бэ? Мууми дээ те. Хатан хаан. Араас намгц явуулахгүй гэж. Гэхдээ ихтэй Британий нээлтийн төлөө явж ил байсан шүү дээ. Яагаад хатаа хаан дургуцаад байгааг ойлгохгүй байна. Би бүр аргаа бараад лордын тэнхимд хүртэл өргөдөл бичиж үтсэн л дээ. Халгаадгүй шүү. Гэтэл Британий далаа тэнгисийн яамд ч гэсэн би өргөдөл бичлээ. Халгаадгүй. East India дорн тэнтгийн худалдааны пүүстэй хүртэл хуваарь очиж уулзлаа. Бас л ойлтолдог. Яа гэм бэлээ. Энэ юу хүмүүс ирсэн бэ? Капитан Грантийн хүүхдүүд гинэ. Оо за. Аль оруулах. Сайн байна уу? Намайг Мэри гэдэг. Намайг Роберт гэдэг. Бид хоёр аавынхаа талаар санаа зовлтгүй аав чинь амьд байгаа. Гэхдээ буцаж ирэх онгоцыг Британий засгийн газар явуулахгүй байна. Би сая хөөцөлтөд ирлээ. Аав чинь хаана байгааг бид нар хэлсэн. Гэтэл ерөөсөө Британий засгийн газар халгаадгүй шүү. За. Роберт, ямар ч л байсан та бүгдийн тус тэмд их баярлалаа. Аав минь талаар мэдээ гаргаж өгсөнд. Бид хоёр Букингхэм орхоос. Яах гэв? Хатаа хааны өлмөд очиж сөгтгөөс. Бүтэхгүй дээ. Яа гэм бэлээ. Бүтэхгүй шүү дээ. Эдвард, чи надад шинэ онгоцоо барьчаад бал сарын амралтын талаар надтай ярьсан байхаа. Газар дундын тэнгисийн сайн сайхныг үзүүлэн гэж чи надад амласан биз дээ. Тэгсэн. Тэгвэл энэ удаа Ахмад Грантыг ирж хайхад чи туслахгүй биз? Өмнөд Америк руу юу? Чийлч маш хол шүү дээ. ертөнцийн хойд өнцгөөс ертөнцийн өмнөд өнцөг. Атлантын далайн хойд хэсгээс бараг Атлантын далайн өмнөд хэсэг рүү орно гэсэн үг болчих гээд байна. Тэгсэн ч гэсэн бид Ахмад Грантыг олъё. Шинэ Шотланд. Бид нар бүгдээрээ Шотландууд. Адилхан Шотландтай тусалсан ч болно шүү дээ, Эдвард. Болно. Чи тэгээд газар дундын тэнгисээр аялахгүй юм уу? Үгүй. Харин Ахмад Грантыг ирэх тал дээр. Тэгээд чиний 22 настай залуу Жон Мангас Ахмад чинь ойр зур явахгүй л гээд байгаа шүү дээ. Чиний бүх далаачид чинь холын айныг мөрөөдөж байгаа шүү дээ. Далаачтайгаа зөвлөх хэрэгтэй. Зөвлөд хэрэггүй. Эдвард, чи бол эзэн. Чи тушаалаа гаргаж болно шүү дээ. За. Ингээ.
маргааш далаачтай очиж уулзъя. Сүхтэргийг маргааш өглөө 8 цагт дуутахаар тавьчаарай. Шууд мэдээ цахилгаан утас өгнө шүү. Одоо сүхтэрэгч дугуй одоогоор такси дуутах байгийн зүгээр UB-Cab мэгэл юм байгаа юм л та. Ингээд маргааш нь Эдвард өөрийнхөө далаачтай очиж уулздаг. Нөхдөө манай Данкан онгоц ямар сайхан билээ. Та нар мэдэх үед мэднэ. Харин холын аянд гарвал ямар вэ? Холын аянд гарах юмсан гэд бүх талбай нь байж чадна л тийчгнээд л хийсчлээ шүү дээ. Эзэнтэй. Тийм ээ. Энэ удаа бид нэр амирсан элдэж гарч магадгүй. Британий засгийн газар Лондонгийн лордын танхим болон хатан хаан эсэргүүцсэн. Тэгэхээр Капитан Грантийн хойноос бид нар л явах нь. Та нар надтай хамт явах уу? Явъя. Бид нар бэлэн. Сайн дайл нэг 14-өөс 21 хоног шүү дээ. Эсвэл 28 хоног, 28 ч хүрэхгүй дээ. 20 хоног л явна. Манай Данкан онгоц ямар хурдан билээ? Маш сайхан хурдан онгоц шүү дээ. Тэгээд ч манай зоригт далаачид бүгдээрээ тушаалыг чинь хүлээгээд байж байгаа. Бид нэр бараг 33 лаа шүү дээ. 33 далаач байгаа шүү дээ. Таны удирдлагыг хүлээж байна. Эзэн Эдвард. Сэр Эдвард, та тэгээ тушаалаа өгнө. Аха. Та юу гэж бодож байна? Ер нь Англи Шотландын дайн дууссаны дараа над хийх юм алга байна. Ядч адлын явдал үзье л да. Мак аха. Та бодолтой. Тавал цэргийн хүн. Гэхдээ энэ бол холын аян. Буцаж ирэхгүй байх тохиолдол. Санаа зовлтгүй. Энэ байтугай дайнд явж ирсэн. Буцаж ирж л таараа. Харин ч бид нар Ахмад Грантыг олно. Макнапс бол ер нь дэндүү тайван дэндүү хинэггүй хүн байлаа. Хажууд нь Британий дайн болж байхад Шотланд Английн мөргөлдөөн дайн болж байхад энэ дайнд бол ер нь 5 жил байлцсан. Тэгээд хажууд нь үхэр бууд илбэрч яхад хэв нэг тамхи татаал дээшээ хараад юу ч тоодгүй их амгалан хүн. Юу ч бүтэхгүй юм буруугаар эргэх тусам бүр тайван болоод ажирахгүй байж идэг. Энэ одоо нэг сэтгэл санааны бүр амар амгалангийнх нь одоо инстинкт нь ажилт юм уу гэмээр хүн. Тэгээд Шотланд виски шимээл тамхиа татаал байж идэг. Харин ч өстой шулуухан яг дайн байлдаанд орох юм бол маш сайн байлддаг. Британий офицерууд маш их өндөр үн төлөөд манай талд орооч гэж гуйсан боловч би Шотланд хүн болохоор Шотланд нутагтаа л амьдрнаа. Шотландынхаа талдаа зогсноо гэж хэлж байсан байна. Тэгэхээр Макнапс бол 36 орчим насны. Эсвэл 35 орчим насны. Нарийн ярих юм бол бас 40 орчим насны ээж хүн гэж бас яриад байдаг. Гэхдээ Макнапс өөрөө насаа хэлэх дургу. Тэгэхэд өөрөө Эдвард Галанарун уяал ахыгаа 40 дөөл гэж боддог. Өөрөө ч гэсэн за би 40 тоо ах оо. Тэгтээ тэр хүмүүс заримдаа таны 36-тай 35 тал гэж яриад байдаг шүү дээ. 35, 36, 40-тэй гэдэг шүү. Тий. Тэгүн гут нь чи тэгээд өөрөө аль насанд нь итгэмээр байгаа тэрэндээ итгэхгүй юу гэж хэлдэг. Ер нь тэр хүн амтнаас энэ асуугаад хүн амтан юмыг сонирхоход Макнапс зүгээр л төөрөлдүүлж хайчаал явж идэг. Гэхдээ их мундаг хөшөөч. Дүүмэн. Уяал дүүмэн. Чи дэлхийг тойрох байсан ч гэсэн би чамтай хамт аялд гарах бэлэн. Ойлголоо. Тэгвэл ойрын хугацаанд 3 жилийн хугацааны хүнс бэлтгэхэд гарахаас. Макколм шилтгэнийг хэн хариуцах юм бэ? Миний баг дүү хариуцнаа. За. Тэгвэл далаад гарахад бэлэн үү? Далаач та. Та нар далаад гарахад бэлэн үү? Бид нар энэ удаа Латин Америк руу очино. Өмнөд Америк очино. Патагоны хөндөй рүү очино. Тэнд харгас индиануудтай тулалдана. Патагоны индианууд бол тоглоом биш. Тэд нар бол маш эр зоригтой, эрэлхэг дайчид. Бид нар тэдний гараас Ахмад Грантыг суллах болно. Та нар надтай хамт уу? Хамтаа. Сэр Галанарун тушаалаа буулга. Хамтдаа. За одоо ингээд далаачт нь шууд зөвшөөрсөн. 33 далаачинтай Данкан хөлөг онгоц гэхээр ер нь бол ямар том хөлөг онгоц вэ гэдэг нь шууд төсөөлөгдөж байна л да. Бүхэл бүтэн те 33 том далаачинтай. Тэгээд одоо өөрөө хөлгийн эзэн Ахмад нь Жон Манглс. Жон Манглсын удирдлагын дор 33 далаачин байгаа. За тэгээд яаж ийн?
хамгийн үнэж тогооч авч явнаа. Наадхи чинь хоолыг идсээр байгаа сурцсан. Ноён Альбинет та бидэнтэй хамт уу? Тийм ээ. Гэхдээ би ихнэрээ дагуулад явна. Хөөе, далаа гэдэг чинь эмэгтэй хүний байх газар биш шүү дээ Альбинет. Тэгээд яах юм? Ихнэр маань надгүйгээр хаан шивч чадахгүй шүү дээ. Яг нэг үнийг хэлье. Би та бүгдийн хоолыг амттай хоолоор дайлж чадна л да. Гэхдээ би ихнэрийнхээ хоолыг л иддэг юм бидүү. За. Та хэрвээ тэгээд өөрөө амь насын албан тий дааж чадна гэвэл бид нар зөвшөөрье. Зөвшөөрнө. Миний ихнэр намайг хаан ч гэсэн дагаад явна. За. Ноён Альбинат. Тэгвэл таныг аваад явъя. Капитан Гранти хүүхдүүдийг дуудаад. Геланарвын эзэнтэн дуудаж байна. Эдвард эзэнтэй. Ноён Эдвард, сэр Эдвард та дуудсан уу? Тэгсэн. Чиний аавын хойноос, Британий засгийн тойрын аавын хойноос, Ахмад Грантийн хойноос, Зориг далаачны хойноос Британий засгийн газар ирэл гаргахыг татгалцсан. Лондонгийн парламент ч гэсэн татгалзаж, колони яам болон далаа тэнгисийн яам хүртэл татгалцсан. Дорн Бентгийн худалдааны компани ч гэсэн тусдаа бие даасан онгоц гаргыг гэхээс ч татгалцсан. Харин бид нар энэ юу гээ зүгээр яах вэ? Тэгээд ч бид нар адал явдал дуртай мөн аялал жуулчлалыг бид нар аяллыг маш их эрхэмлдэг. Альва адал явдал, альва аяллыг бид нар эрхэмлдэг. Би гэргийдээ дэлхийн ертөнцийн газар дундын тэнгисийн эртний 7 гайхамшигыг үзүүлнгээд амлцсан байсан юм. Энэ удаа би өөрийн хайрт ирэх нартэй дэлхийг гэр тойрч Атлантын далайн мөн өөр твийн гайхамшиг үзүүлнэ гэж амлалтаа бүр өөр болгосон. Тэндээс бид нэр тойрын аавыг олно. Тойр хамт явах уу? Тэгье. Би тойр хамт явъя. За, ингээд Ахмад Грантийн ирэлт гарахаар болсон. 1864 оны 8 дугаар сар. За ингээд Данкан хөлгийн онгоцны эзэн сэр Эдвард Геланарв нь 2-7 хоногийн хугацаанд маш их хөөцөлдөж бүх өөрийнхөө далайчид болон өөрийнхөө туслахууд албатуудаа дагуулan 3 жилийн эд хүнсийг бол бэлдээд Данкан онгоцон дээр бүгд ингэ авчирдаг. За ингээд 1864 оны 8 дугаар сарын дундуур Атлантын далаа руу хөвж тэгээд Ахмад Грантыг ирж яхаар их аялалдаа гарч байгаа юм. Бид нэр ноён Ахмад Жомангс Латин Америк, Өмнөд Америкт хэр удаан байж очих вэ? Патагондор бид нар бол маш хурдтай яг энэ байдлаараа салхины эрчим байдлаараа байх юм бол эзэнтэй 14-өөс 20 хоногийн дараа л очино доо. Хамгийн хурднанд л тий. Тий. Чод галт онгоц монгоц байхгүй шүү дээ. Нис хонгоц байхгүй шүү дээ. Усан онгоцор л юм шиг. Ойлгомжтой. Далаачд бүгдээрээ билнэ үү? Зэвсгэн бүгд билээ. Патагондор очино. Зөв. Мэдж байгаа. Ахмад. За. Эзэнтэй. Тэгтээ та ер нь ойрын үед нэг л тогтургүй маргааш олчих гээд байгаа юм шиг л сандраад ах юм. 10-аас бараг 20 хоног байна шүү дээ. 50 амрахгүй да. Тэгээ. Тийм болохоор зэрэг би нэг амраатах. Таны ах шиг байгаач. Таны үйл ах чинь зүгээр онгоцны этгэн дээр тамхи татуул далаа тэнгисийг хараад л виски уугаад л бууга өдөр болгон сайхан шинэ болтолн зүлгээд л тэгэл энэ ч нэ хончод биш дээ. Өөрөө хонохгүй юм уу? Маг хушууч ерөөс өрөөндөө хонохгүй удаж гин өө. За. Би хэлдэм билүү. За ингээд үйл аха. Та нэг амрахгүй мó? Надад санаа зовлтгүй Эдвард. Би дуртай үед өрөөндөө орно. Харин чи Альбинет дээр очиод надад дахиад нэг шинэ шотланд дарсаа байдраач. Та ер нь өнөөдөр нэг өдрийн дотор 3 шил уучаад байгаагаа ойлгож байна. Санаа зовлтгүй би согтохгүй л уустай. Одоо болж үз. Дараад нь 80 замын хугацаанд хэрэг болно шүү дээ. Би өөрөө хувийн гэсэн вискинүүдэд бэлтгэсэн байгаа юм чинь. Өөрөөгөө орж авах бас. За яг нь Макнапс бол ер нь аягүй хийнэггүй. Ингээд явдаг. За яг ингээд 2-3 өдөр эцгүй Атлантын далаад явж байсан. Энэ үед хатагта Эллен Геланарв Мэри Грант таамт хэдхэн дээр ингээд салхилаад ингээд байж идэг.
Харин Роберт бол далайчдын хажууд юмын сонирхол энэ яадгийн гэдээ бол далайчдын хажууд ингэ явчихдаг. Эдвард холын сундаг дурангаа гаргал. Одоо яаж дурандаад газар харагдахгүй дээ. Атлантын далай шуурахгүй бол. Атлантын далай яах вэ шуурч мэднэ. Цагаагаар одоогийн байдлаар мэдэгдэл байхгүй л байна. Ямар ч лсэн бид нэр Атлантын далайн төв рүү явж л байна да. Ахмад Грант идэхтэй олох уу? Та хэрэг итгэлтэй байна. Эзэнтэн минь олноо. Патагончууд хэдийгээр харгисч гисэн бас хүнлэг чанар байгаа. Тэд нар ямар хүн иддэг зэрлэгүүд биш. Тийм ээ тийм. Юу ч гэсэн байдлыг очиж байж л мэдээ. Урдаас өөрөө янз янз юм зохиож өөрсдөө итгэхэд яах вэ? Гэхдээ бид нар бол чадлаараа л зүтгэх, амиач харилцахгүй зүтгэх далаачтай гэдгийг та өөр ирэх биш мэднэ шүү дээ. Эзэнтэй. Тийм ээ тийм. Жон Манкс. Ямар ч лсэн бид нар Патагонд заавал очно. За ингэж явж идэг. Гítэлтний хэд хоногийн дараа нэг хүн гараад ирдэг итгэн дээр. Энэ хүний хин чараагүй. За нэг тийм шал бурдуу өмдтэй. Үдээстэй гуталтай шагаанасаа өвдөг хүртлээ нэг юм нарийн аймстай. Дээшээгээ нэг тийм өмдтэй. Мөн ч олон кармантай. Тэгээд бас их олон карматай цамцтай. Нэг тийм хөхтөө өнгийн, цэнхэртөө өнгийн тийм хувцастай. Тийм хүн. Хүрэн өнгийн тийм өмдтэй, олон карматай өмдтэй бөгөөд хөхөнгийн тийм олон карматай, тийм сюртаг тийм хүрэмтэй тийм хүн гарч ирдэг. Тэгээд ийм шонхор дуу хамартай, их сониуч байрын нүдтэй, буржгар үстэй. Жаахан дийлдэнд үчихтэй. Нэг тиймэрхүү хүн гараад ирдэг. Тэгээд ингээд хөлөг онгоцны хитгэн дээр очиод Макнапсын хажууд очдөг. Макнапс энэ хин чи хаанаас ирсэн гэж ерөөсөө асуудаггүй, тоодогчгүй. Шотланд вискиг уугуул тамхи байгуулчихдаг. Гэтэл нэг нүдний сундаг дурангаа гаргаснаа Макнапсыг дуранддаг. Тэгснэ дээшээ тэнгэрлүү дурандна. Бүүд дээшээ дурандснаа. Заглаа харагдахгүй байна дөө гэснэ хоошоо соод очиж. Ухралтай. Макнапс гайхал юм уу яадаг юм бэ? Тэгэл тоохгүй. Макнапсын л анхаарлыг очиж бүр хамгийн хэнэггүй юмных нь анхаарлыг татах гэдэг байх. Яг тэгэл байж ийснэ. Тооч гэл дууддаг. Гэтэл загасны мах үрцэн альбинат гайхаад хардаг. Та намайг дуудуу ирэх мэ? Тэгсэн. Би ч ста нэрэ ядарсан болохоор олон хоног өрөөнд унтчих. За. Та надад өглөөний цай ч одоо хоцорсон байхаа. Та над нэг аяг кофе тэг бичээ нөхчихгүй юу? 4-5 шархаг. Ойлголоо. За таны өрөө айлий. Миний өрөө бол тэр хүүхэн дижээ тэр харагдчих байгаа. Яг тэр. 2 дугаар өрөө юм. Энэ өрөөнд чинь хинж байдгүй шүү дээ. Тэгээ би байгаа юм биш үү? За ойлголоо гэдэг. Тэгээд ингээд байж идэл. Хөлгийн Ахмад хаа байна? Гэлдэг. Тэгтэл яг Эдвард, Жон хоёр хөлгийн тавцан дээр гарцсан юм ярьждаг. Хөлгийн Ахмад хаа байна? Ой чи юунд ойрлоод байгаа юм бэ? Энд ч байж л биш дээ. Оо та юу? Тантай уулзаах юм. Ингэж хэлээд шатаар бараг гүүг шахам гараад ирдэг. За. Агуу их Ахмад аа. Тэгээд одоо танд их баяр хүргэе. Та ч өстой нэрэ энэ сайхан албыг авч байгаадаа их би танд баяр хүргэж байна. Энэ одоо юу юм болоо? Эдвард эзэнтэй. Зүгээр яриаг нь сонс. Тэгэхээр Ахмад эрхэм хүндэт Ахмад Филипп таныг би их байл. Филипп үгүй яг гүйг сонсоод байгаа. Би одоо ер нь олон жил одоо их Британь улс одоо Аз төвд очсноос хойш энэ газрыг бас очих юмсан гэж мөрөөдөж байгаа. Тийм үү. Тэгээ яасан? Мэри хадагта Гленарван хоёр бас явж идэг. Тэгээ хадагта Ольбиниттэй юм яриад явж идэг. Оо зорчигч.
Эзэнтэй энэ хэм болоо. Мэдхгүй яриулж ижил мэдэндээ. Наад хүнээ нилээ яриул. Гайхалэрдэг. Эдвард хонгор минь энэ хүн юун ирэх юм бэ? Зүгээр. Хайрт минь. Яриул надхаараа. За. Би одоо ингээд тун утахгүй эн чи хэд хончвоо? 5-10 хончвоо яач вэ? Одоо дахиад нэг хэд хоногийн дараа 5-10 хоногийн дараа бид нэр Калкуттад газардна шүү дээ. Тэгээ Калкуттад газардсныхаа дараа Калкат дээр очсныхаа дараа би эрхэм хүндэт Энэтхэг рүү явж байгаа. Тий. Энэтхэг рүү яваад байгаа гэж бодоод байд. Эрхэм хүндэт можийн захирагч губернатортай уулзах болно. За. Хэрвээ та цаг мөч өнгөрөх тусам та энтгэс солдоо тавил яах вэ? Бурхан минь тэгвэл би яана гэж эрхэм хүндэт губернатор Сомерсеттед надад өгөх Францын засгийн газрын тусгай захидал байгаа юм л да. За. Гүнх та чинь хин бэ? Би бол Францын газар зүүн нийгэмлэгийн хүндэт гишүүн хүн. Би бол газар зууч хүн. Намайг Жак Пагнел гэдэг. За. Харин та яг нэг хэлэх юм бол ямар онгоцон дээр сууж байгаа вэ? Гүн чинь Марсело онгоц үсттэй. За ингэхэд эрхмээ таних ч одоо жоохон даажиг наадчих яах вэ? Шууд үннийг хэлээ. Та Марсело онгоцон суугаагүй. Та Данкн онгоцон дээр суусан. Юу? Энэ хүн бол Ахмад Филипп биш. Энэ бол Францын онгоц биш ээ. Энэ бол Шотландын онгоц. Энэ хүнийг Ахмад Филипп гэдэггүй юм. Энэ хүнийг Ахмад Жон Манглс гэдэг юм. Харин энэ хөлөг онгоцны эзэн нь бол би. Намайг Эдвард Галанарван, Сэр Эдвард Галанарван гэдэг. Харин энэ хүмүүс зорчигчд биш. Нэг нь миний гэргий, нөгөөх нь тогоочийн гэргий, нөгөөх нь аавыгаа хайж байгаа охин. Тэгэхээр гүтгээ та нар хаашаа явж байгаа юм бэ? Бид нар Патагон руу явж байгаа. Тэнгэр минь болохоо ячиж. Би ч онгоцаандураа суучч л тээ. Тэнгэр минь. Ингэж хэлээд өрөөрөөгөө ороод бүх одоо 2 чумдаа дөрөв бүх юма бэлдээл олон кармануудаас одоо ингээл нэг юм хайгаад байгаа бол та. Ингээ онгоцоо төр эргүүлээд бид нар таныг зааны яс ирэг дээр буулгаж болно шүү дээ. Тэртээ тэргүй тэр чинь Францын колон. Таныг тийч буулгаж болно. Котивар дээр үү? Бурхан минь, Котивар дээр буугаад би тэгээ цаашаа яаж өөр арга байхгүй. Гэхдээ танаас олж бид нар зорилгоосоо бас нязч болохгүй. Бид нар Патагон явж байгаа. Бүр чийл рүү юу? Тэнгэр минь. Яадаг вэ? Энд чинь юу хүн юм бэ? Та мэддэм үү? Мэднэ. Францын газар зүүн нийгмийн их мундаг хүн байгаа юм. Маш мундаг газар зүүч. Дааж мөнгөнөө. Бодлоо хүн. Нэг удаа дэлхийн газрын зургийг хэвлж байхдаа Японыг их газартаа нийлүүлээд хэвлүүлсэн ш наатах чинь. За тэгвэл наатах чинь ч та тэгээд бүр болохоо байж байгаа юм байна да. Ой. Наатах чи юу хүн юм бэ Эдвард? Маакаха бас нэг бодлоо нөхөрл хүрээд ирлээ. Бас нэг тэр үү? Үгүй дээ, санаа зовлтгүй. Энэ ч харин тэр болохоор биш. Эвтэйхэн сайхан өөртөө татчих юм бол манай игнэнд орч мэтгэл юм байна. Газар зүүч хүн биш. Газар зүүч хүн бас бидний талд орж болох юм. За Эдвард, чи шийднэз. Би яадаг үлээ тэгээд одоо та сэлнэ. Сэлээд хол хөрөхгүй. Бид нар Атлантын далайн төв рүү явж байгаа. Гэрнийчиг айлэр дөнгөрчихсөн. Тэгэхээр бид нар 3 хоногийн цаг хугацаа алдаж таныг яг үннийг хэлэхэд зааны яс хэрэг дээр буулгая. Эсвэл Өмнөд Африк дээр л буулгаж чадна. Хэрвээ Өмнөд Африк руу бид нар явах юм бол 7 хоногийн цаг хугацаа алдах гэдэг. Та өөрөө мэдлээ. Бурхан. Тэгээ та нар хаашаа явж байгаа юм бэ? Ахмад Грантыг хайж байгаа юм. Ахмад Грант уу? Би сонссон юм байна. Британий бүр Шотландын мундаг газар зүүч хүн шүү дээ. Их аялагч Шин Шотландыг хайж явж исэн хүн шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэр хүн яагаад тэр хүний онгоц сүнсэн? Бид нар хойноос нь явж байгаа юм. Тэнгэр минь одоо яадаг вүлээ? Гүй тэгээд одоо губернатор Сомерсат Майами одоо юу гэж хэлэх болоо? Тэнгэр минь
За одоо та яаж ч мөнгө над нэмэр байхгүй. Харин та бидэнтэй хамт шинэ аяллыг бүтээж болно шүү дээ. Яалаа гэж тэгж болох вэ? Үгүй уулна би. Одоо өнгөрсөн. Та тэгээд бод. Та сайн бод. Алуу та нэг вискинээс ой чи миний виски. Чамд өгөхгүй. За заавал би нэг виски авъя наадахта. Та тайвшраад энэ сайхан шотланд виски уугаадах. Алуу дахиад нэг аяглаадах. Ой наадах чинь цай биш. Үгүй тэгсэн ч гэсэн алуу нэг аяглаадах л та. За. Я бахам. Одоо яадаг вүлээ. Тэгтээ та хийчнээ мөнгөж байгаач гэсэн шинэ адлын явдал дуртай хүн шүү дээ. Ноён Багнэл. Бидний нэг орчлоо. Би сайн бод. 1 цаг суу, 2 цаг суу. Өөр хэдэн өдөр 2-3 өдөр ч бодож болно. Бид нар таныг хүлээж. Ол бинет. Наадгүй чинь бас нэг жаахан өсөж цангасан бол та. Гэхдээ түрүүн захиасан бичэн кофег нь одоо аваад ирье. За. Жоман гэсэн. Ийм байна. Энэ хүн бидэнтэй нэгдүүлэх сайн байна. Энэ хүн чинь жаахан мөнгө бодлооч гэсэн заримдаа ийм хүн байсан юм болдог шүү дээ. Бид нар сайн харал та. Тэр Франц хэлний Аус гэдэг үг чинь Австрия буюу өмнөд гэсэн үг та. Ямар ч лсэн өмнө зүгтэл байгаа. 37 градус 11 хоног гэдэг чинь гэхдээ наад хүн чинь өөрөө уртрыг нь олоод өгч чадсан шүү дээ. Өөрөөрийн бид нар олцоод байгаа. Наад хүн чинь өөрөө уртрыг нь олоод өгч болно. Тэгвэл илүү сайн биз. Харин тийм ээ. Өөрөө шийдээ. За одоо өнгөрсөн. Та тэгтээ хичнээн мөнгөж байгаа ч гэсэн бидэнтэй явахыг хүсэж л байгаа шүү дээ. Тийм. Би шийдвэрээ гаргасан. Тийм болохоор зэрэг та нартай хамт явъя. Баяр хүргэе. Энэ 3 загтал байгаамаа. Англи, Франц, Герман хэлээр байгаа. Энэ 3 загтал байгаа. Бид нар энэ Австрия гэдэг нь өмнөд гэсэн утгатай юм аа. Абордер тэмцэлдэх гэсэн утгатай. Абор гэдгийг бид нар абордер гэж буулгасан. За ингээд ямар ч лсэн бид нар ингэж гаргасан. Та юу гэж бодож байна? Алуу би над 3 цагтлыг чи эвлүүлээд хий. Патагоны тал нутаг. Патагон. Энд чинь Пампасын тал нутаг шүү дээ. Би ч өстө нэр энэ газрыг зөндөө судалсан да. За ямар ч лсэн би бас энэ цагтлыг чинь бас хооронд нийлүүлэх гэж оролдоох юм. Энэ абор гэдэг үгийг та нар яг абордрэд буюу тэмцэх, зүтгэх гэж орчуулсан нь. Би ч гэсэн бас адилхан санал нэг байна. Тэгэхээр хүү эн чинь бараг 2 жил болцсон захиав штий. Одоо амьд уу? Бид нар найдаж л. Амьд биш бол хаана амьдсцнийг нь мэдээд хүрээд ирье. Одоо яахаач мэдэхгүй. За. Ямар ч лсэн би энэ цагтлыг цааш нь гаргая. Сайн судлаа. Ахмад Грантыг тэр дорой олчих газрыг ин ч гэсэн би бас мэдээд авчих юм билүү? Харин тэгэлдэ. Кофе уугаад бичээ нээдээд өрөөндөө ороод сайн бод. Таны тусламж бас бидэнд тунч их хэрэг болж мэдэн шүү. Монсье Жак Багнел. Ноён Жак Багнел. Одоо Францаар нэрж байгаа шүү дээ. За байц Ахмад Грантыг харин эндээс олох уу? Яах вэ? Эндээс нь би олж болох уу? Энэ газар яахарахгүй мөн болоо да. Ийхүү Багнел маш олон цагаар эргцүүлэн боддог. Ахмад Грантыг бүгд олохынсэн ч гэж бодож байгаа Багнел ч гэсэн бас одоо эднэртэй шинэ андуудаа, шинэ хамт олондоо тусалъя гэж чин сэтгэлээсээ хичээж байлаа. Францын газар зүч ямар ч байсан алдаа гаргахгүй. Алдаа гаргадгүй маа гэхэд шин санааг заавал гаргаж ирж чадна. Ямар ч лсэн Багнел 3 цагталтай маш сайн зууралдаж сууж байлаа. Ахмад Грантыг хаанаас олж болох вэ? За одоо ер нь бол одоо ингээд энэ бол Ахмад Грантыг одоо эрэлд гарч байгаа. Тэгээд ер нь зохиолынхан гоё, өрнөл хүртэл нь гоё. Ярьж өглөө. Ер нь бол 3 том хэсэгтэй. Тэгээ бүгднийг нь ярина гэвэл баггүй бас цаг хугацаа гарна. Тийм болохоор
ер нь нөгөө хуучны одоо сонгодог зохиолуудыг яагаад уншиж одоо судлах хэрэгтэй вэ гэдгийг одоо танин мэдүүлэх зорилготой нэвтрүүлгээ хийж байгаа учраас бас магадгүй бас эртний нөгөө та тэ төрөлсөж 15 настайдаа уншижсэн гэд өмнө нь уншижсэн номоос ахаад нэг уншаад үзээрэй гэд бас уншаагүй хүмүүстэй бас уриалж байгаа шүү. Тий, ер нь дэлхийн сонголгоодыг заавал уншаарай. Маш хүн төрөлхтний том бүтээл шүү. Тийм болохоор цаашдаа одоо яаж Ахмад Грантыг хайж ирж болох тухай маш их сонирхолтой адлын явдлууд өрнөн. Тий, ялангуяа хүүхэд залуучуудад тий танин мэдхүү тэгээд дээрэс нь уран зөгнөлт, уран сэтгэмж гоё фантастик. Дээрээс нь шинжлэх ухаан, газар зүй, тий уртраг өргөр гэд ер нь бол маш олон мэдээллүүдийг ингэж олж авна. Тийм болохоор заавал уншаарай. Бас Цангийн аудиогоос ороод сонсож болно. За тэгээд дэлхийн сонгодлогуудтай танилцаад байгаарай залуучуудаа. Та бүгдээс үүнийг чин сэтгэлээс өсөж байна. За энэ түрээд нэвтрүүлгээ өндөрлөө. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.